Улсын хэмжээнд үйлдвэрлэсэн нийт эрчим хүчний 51%-ийг 197 байгууллага хэрэглэдэг. Эдгээр байгууллагыг үүрэг хүлээсэн хэрэглэгчээр тодорхойлж, хуулийн дагуу цахилгаанаа хэмнэх анхааруулгагч ажиллаж байна. Харин айл өрхийн хувьд эрчим хүчээ яаж хэмнэх боломжтой вэ? Судалгаагаар өрх бүр сард зарцуулж байгаа эрчим хүчнийхээ 30%-ийг хүнгүй, хоос өөрөө гэрэлтүүлэхэд зарцуулдаг гэсэн судалгаа байна. За мөн зурагт үсгтээ удирдлагаар нь амраах горимд шилжүүлэх бус, залгуураар нь унтрааж хэвших зэрэгээр эрчим хүчний хэмнэлтийг хорон бүрт хийх боломж байна. Энэ хэмнэлт хийх асуудал бол алавдлагын шинжтэй явж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийг хэрэглэсэн эрчим хүчнийх нь хэмжээнээс хамааруулаад үүрэг хүлээсэн хэрэглэгч болгоод чи эрчим хүчээ хэмнэ гэсэн ийм зарчмаар явж байгаа. За энэ бол тодорхой хугацаанд яваад бас зогсох байх. За бид хоёр дахь гол юу бол урамшуулалт зохицуултын ийм бас аргалуу бас энийг шилжүүлэх. Ер нь бол эрчим хүчийг хэмнэ гэдэг бол тийм алуудлагаар хийдэг ажил бол биш ээ гэдэг нь олон улсад бас ингээд батлагдсан. Та ажлаа дуусгаад өрөөнөөсөө гарахдаа цахилгааны хэрэглээг 5% хэмнэхийн тулд цаас хөвлөгч канон, шарх шүүгээ, ус буцлагч, уртасгагч залгуур, гар утас цэнэглэгчээ заавал бүрэн унтрааж хэвших хэрэгтэй. Энэ бол ухаалаг хэмнэлт. Өөр нэг шийдэл нь дулааны алдагдлыг бууруулах. Нийслэл 1990 оноос өмнө барьсан дулааны алдагдaltaй 370 гаруй нийтийн орон сууцны барилга бий. Үүнээс 50 орон сууцны ханыг шинжилж дулаалах ажил хийжээ. Үр дүнд нь дулааны хэрэглээ 30%-аар буурсан байна. Өмнөх тогтолцооны үед байгуулсан орон сууцны барилгууд бол нэг айл гэхэд л 3-4 шугам зэрэг орж ирдэг. Тэгвэл нэг айлд бол 3-4 тоолоор тавих шаардлага гарна. Мэдээж нь үнэтэй. Тийм учраас тухайн айлд бол тоолоор тавих өнөдөртэй бол бэрхшээл учирч байгаа юм. Тэгэхээр энийг цаашдаа явах ёстой бичгийн зэрэг зураг төслийн ажилдаа ирээдүйд нийтийн орон сууцны барилгыг айл болгон өөрөө тоолоороор тооцдог тэр шийдлийг л бий болгосон байх ёстой. Эрчим хүч хэмнэх нөөц боломжуудаа ашиглаж чадвал хэрэглэгч бүр мөнгөө хэмнэж салбарын өрийн хуримтлал өсөхгүй байх боломжтой. Гэхдээ үйлдвэрлэгч хэрэглэгч хоёр бодит үнээр харилцдаг болсон үед эрчим хүчний үр ашигтай хэрэглээг хэвшүүлэх боломж илүү бүрдэнэ гэж энэ салбарынхан хэлж байна. Эрчим хүчний хэрэглэгчдийн үнийг бол 2022 оны 6 сарын 1 хүртэл хөдлөхгүй байя. Тэр шаардлагатай байгаа. 152 тэрбум төгрөгийг бол улсын төсвөөсөө гаргаад ингээд асуудлыг шийдчихэ гэж ийм зохицуулт бол хийгдсэн байна л. Ийм шийдлийг бол 2022 онд 20 жилийн өмнө бас бид нар ийм шийдэл гаргаж ирсэн л да. Үнэ тариф нэмэх асуудал гараад тэгээд тэрийг хэрэглэгчдийн аж амьдрал ахуй байдлыг харж үзээд ингээд улсын төсөөс тэр мөнгө төгрөгийг гаргаад ингээд шийдчихсэн тохиолдол бол бий. Хэрэглэгчийг төлбөрийн ачаалалгүй, мөн эрчим хүч үйлдвэрлэх түгээх байгууллагын эрх ашигыг хамгаалах зохицуултыг эрчим хүчний зохицуулах хороо хариуцаад 20 жил болж байна. 2001 онд 18 компани үйл ажиллагааг зохицуулахаар ажиллаа эхлүүлж байсан бол өнөөдөр 183 компани үйл ажиллагааг зохицуулах үүрэгтэй ажиллаж байна. Тэд өнөөдөр эрчим хүчний зохицуултын амжилт үр дүнгээ хэлэлцэж цаашдын зорилтоо ярилцлаа. Энэ удаагийн цахим хуралд нийслэл болон орон нутгийн 400 гаруй төлөөлөгч оролцсон юм а.